За одоо бүгдээ хамгийн сүүлийн ярих сэдв рүүгээ орж ийн. За энэ сэдв нь яг сүүлийн 2 хоног сошиал хүмүүсийн маш их хандлтыг аваад явж байгаа. Яагаад гэвэл 1 сарын 29-ны өдөр яг энэхүү хэргийн шүүх хурал нь олон нийтэд нээлттэйгээр болоод буюу яг тэр шүүх хурлын одоо үйл явцын бичлэг бол хүмүүст бүгдэнд нь нээлттэйгээр сайтууд дээр бол ороод явсан. Тэгээд хүмүүс яг тус шүүх хурлын эцсийн шийдвэртээ санал нийлэхгүй байгаагаа одоо ингэ сошиал дээр бол маш ихээр зарлж байгаа. Тэгээд Монголын шүүхүүд бүр их итгэхгүй байна гэдэг зүйлүүд нэлээх яригадаад байгаа байхгүй юу. За энэхүү хэрэг нь болохоор 2025 оны 7 сарын 19-ний өдөр хүүхдийн 100-д болсон. Тэгээд яг тус хэргийг одоо хийсэн те үйлцэн хүмүүс нь болохоор уус төрд нөлөө бүхий болон одоо их бизнес эрхэлдэг хүмүүсийн буюу нэлээд одоо юм чинэлэг баян айлын хүүхдүүд оролцсон гэдгээрээ маш олон хүмүүсийн анхаарал хандлагыг аваад явж исэн ийм сэдв байгаа. Тэгээд эхнээс нь та нартаа ярьж өгье. Хамгийн эхлээд хэдүүлээ яг тус хэрэгтэй холбоотой одоо ингэ гол гарчигнуудыг уншаад явчих гэж бодож байна. Яг доторх агуулгуудыг ярих юм бол маш их зүйл болох учраас зөвхөн одоо гол цөмийг те гарчигнуудыг нь хэдүүлээ яриад байх болно. Гэхдээ хохирогчийн талаас биш одоо энэ үнийг тэр хэргийг одоо ингэж бүлэглэн үйлдсэн гэдэг зүйл байгаад байгаа шүү дээ. Яг тэр хүмүүстэй холбоотой гарчигнуудыг нь эхлээд уншиж яваад тэгээд яг шүүх хурлын процесс руу ингэж орноо. Гэхдээ би яг энэ гарчигнуудыг болохоор зөвхөн icon цэгмээс авсан байгаа. Тэгэхээр бусад сайтуудаас аваагүй зөвхөн icon дээр одоо юу бичигдсэн бэ гэдэг зүйлийг оруулж байгаа гэсэн үг шүү за манайхаа. За тэгээд хамгийн ихнийх нь болохоор 2025 оны 7 сарын 24-нд орж исэн байна. За үүн дээр хүүхдийн 100 орчимд болсон зодооны хэрэгт говь ХК-гийн гүйцэтгэх захирал Б амар сайхныг яллагтагчаар татжээ гэдэг мэдээлэл орж исэн байна. За дараа нь 2025 оны 8 сарын 12-нд шүүх говь ХК-гийн гүйцэтгэх захирал Б амар сайхныг Монголд эренгүүтэн цагдан хорно гэдэг мэдээлэл явж исэн. За гэтээ яг энэ мэдээллийн өмнө нөгөө нэг гадагшаа явсан гэдэг бас нийтлэл орж исэн санагдаж байна. За тэгээд яг тийм мэдээлэл угаасаа орсон учраас дараа нь Монголд эренгүүтэн цагдан хорно гэдэг дараагийн мэдээлэл нь ингэж орсон байна. За дараагийнх нь болохоор 2025 оны 9 сарын 10-нд Ц санжаач байвал тэмүүлэн ил алтай очир Б амар сайхан нарыг мансуурсан гих үйлдэлд ямар ял шитгэл хүлээлгэх нь тодорхойгүй байна гэдэг нийтлэл орсон байна. Тэгэхээр урднаас одоо энэ хэд ингэж мансуурсан байхдаа хүнийг бүлэглэн зодсон гэдэг мэдээлэл асан гэж орсон гэдэг нь үүн дээр одоо ингэ нотлох баримтаар ч юм уу да тэг ингэж орсон байна гэж бол харж байна. Тэгээд юуцныг иймэрхүү мэдээлэл ас явж ирсэн шүү дээ. Энэ хэд нүг одоо тийм харт юм хэрэгэлсэн гэдэг зүйл бас явж исэн. За дараагийнх нь болохоор 2025 оны 9 сарын 23-нд орсон байна. Зодооны хэрэгт яллагтагчаар татагдсан говь ХК-гийн гүйцэтгэх захирал Б амар сайхныг Таиландаас баривчилжээ гэдэг мэдээлэл орсон байна. За дараа нь 2025 оны 11 сарын 7-нд Ц санжаач байвал тэмүүлэн ил алтан очир Б амар сайхан нарт яллах дүгнэлт үйлдвэрлэхээр прокурорт хүргүүлжээ гэсэн мэдээлэл орсон байна. Дараагийнх нь 2025 оны 12 сарын 8-нд Б амар сайхан Ц санжаач байвал тэмүүлэн ил алтан очир Д саяны нэмбуданы хэрэгт яллах дүгнэлт үлдэж шүүхэд шилжүүлжээ гэдэг ийм одоо нийтлүүд ингэж тус орж исэн юм байна. За тэгээд хамгийн сүүлд 1 сарын 29-нд тус хэргийн шүүх хурал нь болоод за тус яг шүүх хурал нь өдрийн 14 цаг 30 минутаас эхлээд оройн 22 цаг хүртэл хуралдаж дууссан байгаа хгүй. Тэгээд яг 22 цагт шүүхийн хамгийн эцсийн шийдвэрийг танилцуулаад шүүх хурал бол дууссан. Тэгээд үүнтэй маш олон хүмүүс одоо ингэ санал нийлэхгүй байгаа тий. Үүнээс болоод хүмүүс дахиад л сошиал дээр одоо ингэ Монголын юм одоо шүүх хурал одоо энэ цагтаа энэ бүгдээр ингэ худлаа болж мөнгөтэй айлын хүүхдүүдэд шүүх яаж өгүүлчлэгийг одоо ингэж харлаа гэх мэтчлэн ингэ эсэргүүцсэн пост одоо юунууд бичлэгнүүд маш ихээр хийж байгаа нь бол харагдсан. Одоо та нартай яг тус шүүх хурал дээр юу яригдсан бэ гэдэг маш товчхон ярьж өгье. Яг энэ шүүх хурал дээр яг сүүлд одоо нэрлсэн хүмүүс байгаа штэ тий. За үүнд болохоор амар сайхан санжаач байвал тэмүүлэн алтай очир саяны буугээд одоо энэ 5 залуу байгаа. Тэр саяны буу гэдэг нь болохоор яг тэр хамгийн гол зодуулаад одоо тэр маш ихээр хохирсон тэр хүүхдээ байгаа байхгүй. За тэгээд яг энэ тавуулаа ингэдэг зэрэгцээд сууж ягаад за шүүгч яг асуудаг та цагтаа төгсөн яг тэр мэдүүлгээрээ юм уу эсвэл одоо дахиад мэдүүлэг өгөөд одоо ингэ товчхон болсон одоо үйл явцаа дахиад товчхон ярих юм уу гэд асуусан чинь яг тэр нөгөө саяны буугаас бусд нь болохоор одоо яриа мэдүүлгээ өгөө гэдэг хариултыг бол хэлдэг. Саяны буу болохоор би ингээд цагдаа төгсөн мэдүүлгээр явнаа. Одоо ингээд ярмааргүй байна гэдэг зүйлийг бол ингэж хэлээд шүүх үргэлжилдэг. Тэгээд хамгийн эхлээд одоо тэр мэдүүлгээ ярих хүн нь болохоор санжаач байвал хамгийн ихнийхээ тэр мэдүүлгийг бол ингэж ярьдаг. Тэрээр яг тухайд болсон одоо үйл явцаа ярьж байгаа байхгүй. Уул нэг 2 өдрийн дараа нь би Америк руу явж
магистрийнхаа диплом хамгаалах хэрэгтэй байсан. Тэгээд яг явах жагаад найзуудтайгаа хоол идэгээд бүгдээрээ уулзаад ингэж хоол идсэнийхаа дараа баар руу орсон. Тэгээд нэг ширээ захиалсан чинь яг тэр ширээний хажуу талд энэ сайн нэмбүү болон үлзий сайхан гэх мэт хүмүүс бол сууж исэн. Тэгээд тэрэд ингээд над дээр ирээд ингээд бид нартай мэдлсэн. Бид нар ч бас тэр хүмүүст ингээд мэдлээд бол өнгөрсөн баарн дотор ямар нэг юм болоогүй. Гэхдээ баарнд байгаас ахуулаад тэр үлзий сайхан манай найз охиныг бол өдөж хоргоогоод байсан. Тэгээд баарнаас гарсан чинь бас манай найз охин дээр ингээд очиод өдөж хоргоогоод одоо энэ маргаан бол үүнээс ингэж хэлсэн маа гэдэг зүйлийг хамгийн эхлээд ярьсан. Сайн юм боо үлзий сайхан эдрийг хажуудлын ширээн дээр сууж исэн. Тэгээд үлзий сайхан болохоор манай найз охиныг хоргоогоод исэн баарнаас тэр. Тэгээд тэр үед болохоор тоохгүй өнгөрөөгөөд хэрүүл маргаан болоогүй. Эхлээд яг найз охин нь тэр баарнаас гарсан гэж аахгүй. Тэр найз охин нь угаасаа мэдээж ойлгомжтой те тэнгисийн ирэг дээр 24/7 шоунд орж исэн Easter буюу хөслөн байгаа. Тэгээд яг найз охин төрүүлж гараад артаас нэг гарсан чинь яг тэр үлзий сайхан ингээд одоо хоргоогоод гэх юм да тийм яриад ингээд хажууд нь зогсож исэн гэнэ. Тэгээд ингээд очоод байжгаад тэгсэн чинь үлзий сайхны хоёр найз нь ирээд тэгээд яг тэр нэг найз нь болохоор сайн юм буу гэж аахгүй. Тэр сайн юм буу ингээд ирэнгүүтээ гэтээ яг сайн юм буу ингээд уцаа барьсан байсан гинлээ гарандаа ингээд уцаа барьсан. Тэгсэн чинь тэрийг нөгөө уцаа барьсан гэж мдээгүй гараа ингэж зогсож ийн гэж бодоод тэгээд төрүүлээд зогцсон гэж аахгүй. Тэгээд яг зохиод тэгсэн чинь сайн юм буу зөрүүлж өөрийг нь зохиод тэгээд дахиад ингэ сайн юм буу зохиод ингэ бөө юм болж байгаад тэгээд үтсэн сайн юм буу бас өөрийг нь ингэ зохиод ингэ нөгөө цагтай гараараа намайг зогсныг нь бол ингээ мэдчихсэн. Тэгээ бөөн бужигнаа болоод тэгээд цагдаа ирсэн гэдэг ийм одоо мэдүүлгийг бол ингэж өгсөн байгаа. Санжаа Чоплын дараа Эрлийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн сууж исэн. Тэгээ Тэмүүлэн болохоор би ингээд өмнө цагдаад өгсөн мэдүүлгээр явнаа. Одоо би ингээ мэдүүлэг өгөхгүй гэдэг зүйлийг бол хэлсэн. За Тэмүүлэнгийн цаана болохоор Алтан очор сууж исэн. За Алтан очроос би яг цагдаад өгсөн мэдүүлгээр явна. Тэгэж мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Гэхдээ нэмж нэг хэлэх зүйл нь болохоор би ч гэсэн хохирсон, намаач гэсэн зогсон. Тэрийг бас ингэж харж үзээрэй ч гэдэг юм уу да тэг нэг тиймэрхүү утгатай зүйлийг хэлээд бас мэдүүлэг өгөөгүй. Өгсөн мэдүүлэг дээр бол нэмэх зүйл бол байхгүй. Тэгтээ бас удаа дараагийн удаа миний бид ингээ хохирлож ирсэн юм аа гэдгийг бол илэрхийлээд тэр нь бас тогтоогдсон. Тэрийг бас авч хэлэлцвэл бас миний хувьд бол миний их ашигтнаас зөв зүйл юм болов уу гэж бодож байна. Үргэлжлэх зүйл байхгүй. За Алтан очрын цаана амар сайхан сууж исэн. За амар сайхан болохоор яг тэр хажуу ширээнд сууж исэн гэдэг үлзий сайхан майдар сэргэлэн гэдэг хүмүүсийг бол таньдаг байсан. Бид нэр хамт сакс тоглодог учраас би нэгээ таньдаг байсан гэдэг зүйлийг хэлдэг. За тэгээд яг баар 3 цаг өнгөрөөд ингээд хаагаад баарнд исэн бүх хүмүүс гадагшаага бол гарсан. За тэгээд би болохоор яг тэр алтан очртой дөлгөөнтэй найз охинтойгоо гараад яг баарны гадаа ингээд юм яриа зогсож исэн. Тэсэн чинь тэр хавьд яг нэг маргаан болоод исэн нь бол сонсогдсон. Гэхдээ би нэгээ таньдаг хүмүүс юм чинь арайч зодтолдохгүй хаа гэж эхлээд бодсон гинэ. Тэгээд маргаан ингээд нэлээд ширүүсээд байгаа юм шиг санагдаад зөвцөн тэр хэдийг очиж болиулъя гэж бодоод уул нь яг тэр хэд тэр ингээд очсон гэсэн. Яг очсон чинь одоо яг энэ хохирогчтэй сайн юм буу болон түүний найзууд нь одоо нөгөө хэд рүү ингээд айгүйх дайраад ойрлоод байсан бол ингэж харагцсан гэдэг зүйлийг хэлсэн байгаа. Тэгээд салах гэж маш олон удаа үтсэн ч гэсэн ерөөсөө ингэж чадаагүйгээд араас нь болохоор сайн юм бууд ингэж очруулсан хохирлол маш их одоо ингэж гимшиж байна гэдэг зүйлийг хэлдэг. За түүний араас сайн юм буу мэдүүлэг ол өгдөгөө. За ингэхдээ болохоор яг тэр баарнаас гарч ирээд хамгийн түрүүнд ингэ найзууд тэр ингэ очсон. Тэгээд цаашаа хэдүүлээ хоол тэрэ хуу гэх гэж асуух гэж ингэ очиж байжгаад шууд хажуудлаас гинт цохоод авсан гэдэг зүйлийг бол хэлдэг. Тэгээд тухайн үед ингэ маш их үдчихсэн учраас зарим зүйлийг бол ингэ сандаггүй гэдэг зүйлийг ярьж байгаа байхгүй юу? Тэр өдөр наанг гадаа гарч ирээд найзуудтайгаа уулзаад тэгээд явж хоол идэх үү гэж асуугаад байж тэгээд гинт цогсон гэх. Гэхдээ би яг яагаад тэгснээ нь бол ойлгоогүй. Тэгээд тухайн үед маш их өвдөлттэй байсан болохоор аюул их зүйлийг мартаж сансан. Тэгээд юмнууд ингээд санд чаддаггүй. Тэгээд би зохиолчаад зохих гэж оролцсон ч би чадаагүй. Тэгээд болоо. Түүний ярианы араас нь шүүгч одоо ингэ Санжаа Чоплоос хэмжлэх зүйл байгаа юу гэж саяны богоос асуусан. Тэгсэн чинь саяны болохоор тийм зүйл байхгүй гэж хариулсан. За ингээд яг араас нь улсын яллагч энэ хэдээс одоо ингэж нэгээр нь гэх юм уу да тий асуулт асуугаад яг юу асуумаар байна гэдгээ яг асуух тэр одоо үйл явцаар ингэж өрнсөн. За ингэхдээ болохоор яллагч одоо нөгөө нэг тус одоо хэргийг хийсэн гэх юм да тий одоо нөгөө нэг
бүлэг хэдэн баа штэ те яг тэр хэдээс нь одоо ингээд та хэд ингээд хэр их алкогол хэрэгэлсэн бэ гэдэг зүйлийг асуудаг байхгүй. Тэгсэн чинь Санжаа Чопл болохоор бид нар ингээд 14 15-ла бараг байсан. Гэхдээ 2 сет авсан. Сет болгонд нэг архи байсан. Тэгэхээр ер нь бол нэг 14 5-ла 2 жил архийг уусан гэж хариулсан. За тэгсэн чинь яг тэр алкогол буюу архи нь яг ямархуу литртэй байсан бэ гэсэн чинь яг сайн санахгүй байна. 0.75 билүү 1 литртэй архи байсан гэж хариулсан. Улсын яллагч тэгсэн чинь яг Санжаа Чоплын найзуудаас нь асуудаг байхгүй. Яг маргаан хаанаас яаж хэлсэн, юунаас хэлснийг нь мэдсэн үү гэсэн чинь нөгөө гурав нь бол ингээ мдээгүй гэж хариулдаг. За тэгсэн чинь Санжаа Чоплоос яг яагаад ингэж маргаж хэлсэн бэ гэд тэр зүйлийг асуусан чинь манай найз охиныг одоо ингэж өдөж хоргоод байсан гэдэг байхгүй. За тэгсэн чинь улсын яллагч ингээ болно гэдгсэн чинь Санжаа Чопл цаашаа ингээ юм хэлэх гээд тэгсэн чинь улсын яллагч үгүй одоо ингээ босон гэд тэгээд тэгсэн чинь нөгөө Санжаа Чопл бас ингээл би ингээ хариултаа ингээ бүтээлж болохгүй мүү гэл нэг тэр үйл явц ингээ харагдсан. Тэгээд тэрнээс ингээ катлагдаад тавигдсан байлээ. Энэ бол нэг иймэрхүү үйл явдал босон. Тэгсэн чинь шүүгч нь болохоор за ингээ үлээ хариултаа авцсан гинэ босон гэдгсэн чинь Санжаа Чопл ингээ чимээгүй болдго нь бол харагддаг. Гадаа гарахад бас дахиад хоргоогоо зогсож байсан. Тэгээд би манай нэгэн намайг зүгээр л би найз залуутай гэж хэлхийн би сонссон. Тэгээд би очиж чи яах гэдэг угаасаа намайг мэддэг. Тэгээд ер нь бол намайг өдөн атгалт Уусаа хариулт авсаа. би өөрөнд хэлбэг дуусгах болох уу? За хариулт авчлаа тань сонсцоо. Тэгээд яллагч яг энэ өдөж хорхоно гэдэг нь яаж юм бэ гэд илүү ингээд дэлгэрүүлээд гэх юм уу да тий асуудаг байхгүй. За тэгсэн чинь ингээд дотор байхад ч тэр гадаа байхад ч тэр ингээд яг хажууд нэг уцаа барьчих жол юм яриад ингээд байсан гэж бол хариулдаг. Тэгээд найз охин ч гэсэндээ тий би ингээд найз залуутай бити ингээд чи ямар ядаргаатай бэ гэд байхад нь хүртэл ингээд хажууд нь ингээд байгаад байсан. Намаа ингээд мэдчихэж ингээд байгаад байсан гэд тэгсэн. Тэгээд яг тэр өдөж хоргоогоод байсан гэдэг залуу нь болохоор одоо тэр хохирогч хүү биш байгаа байхгүй. Тэр нь болохоор тэр үлцээ сайхан гэдэг залуу байгаа байхгүй. Одоо тэр хохирогч үе найз гэсэн. Тэгэд Санжаа Чопл яагаад байгаа юм бэ гэдгсэн чинь тэр үлцээ сайхан ингээд яасан ч яад ингээд зингэнэ. Тэгсэн чинь саяны босс ингээд хажууд нэрээд яасан ч яад ингээд бас тэгээд байсан гэж байгаа байхгүй. Тэгээд яг нүг уцаа ингээд барьсан ингээд зогсож ийн гэж бодоод тэгээд төрүүлээд зогссон хүн нь Санжаа Чопл юм бэлээ. Яг ийм зүйл ингээд яг тухайн үед ингээд босон юм бэлээ. За тэгэнгүүтээ хин одоо тэр найз охин ч гэсэндээ тэ Санжаа Чопл ингээд хэлсэн гэнэ энэ залуу ингээд урд нь инстаграмаар над руу ингээд чат бичээд байдаг гэсэн юм аа гэд одоо тэр үлцээ сайхныг тэгж бас хэлж ийсэн гэдэг зүйлийг хэлсэн байгаа. Чод ноцчод ингээд уцаа биччихэд ингээд юм яриад ингээд өмнөгөөсөө удаадараа өглөө бичдэг байсан гэж манай найз охин хэлсэн. Тэгээ өөрөө хажуунаас нь салахгүй байсан. Тэгээ тэр үед нь болохоор би төвчж чаад гадаа гараад дахиад тийм болохоор чи яг яах гээд ингэж байгаа юм гэсэн надад яасан чи яадیں гэж надад хэлсэн. Тэгээ хажуунаас нь бас хохирогч саяны боорж ирж яасан ч яад ингэж надад гараад алах гараад алааж байгаа юм шиг санагдсан. Тэгээд би инстинкт тэрээ зогсон. Тэр бол миний. Тэгээд улсын яллагч нөгөө бүлэг найзууд хэдээс тухайн үед яг юу өмсөн байсан бэ гэдгийг асуудаг. Тэгээд нэг нэгээрээ яг тэр өдөр өмсөн байсан хувцснуудаа хэлээд зараас нь улсын яллагч саяны бугаас тухайд хэр зэрэг алкогол хэрэгэлсэн байсан бэ гэдгийг асуудаг байхгүй. Тэгсэн чинь юм жижигхэн хундагаар найзуудтайгаа нэг 3-4 удаа тулгаж уусан гэд тэгсэн. За тэгээд яг тухайн үед ингээд юу босныг сандгүй гэсэн чинь баарнаас гараад тэгээд найзууд нь яг тэр урд ингээд баарны урд исэн болохоор яг найзууд тэр очиод хоол идэхүү гэж асуух чагаад шууд ингээд цохиулсан гэдэг зүйлийг хэлж байгаа байхгүй. Тэгэд яг нөгөө хоол идэхүү гэж асуух гээд ингээ найзууд дээр очиод тэгээд нөгөө хуцаа ингээ барьсан байсан юм шиг байхаар нь л хин Санжаа Чопл шууд ингээ цогцсон юм шиг байна. За тэгээд бусад зүйлүүд бол бүр ингээ айгүй бүрсгэртэй айгүй ингээ муу сандгаа зарим зүйлүүд ерөөсөө сандаггүй ингээ одоо оюун хан гэх юм уу да тий зарим зүйлүүд ингээд айгүй уурт хойноо орсон юм шиг тийм байдгаа гэдэг хариултыг бол ингэж өгсөн. Араас нь улсын яллагч ингээд яг газар унснаас хойш үйл явдлаа сандгүй гэсэн чинь ингээд сандаггүй гэд тэгэд энэ болгон дээр ингээд хариулахдаа ингээд айгүй хөрхий ингээд төгдөрч гацаад тий айгүй ингээд хүнд хариулж байгааг нь бол харагддаг. Тэгэд яалтчгүй тэр хүүхэд тархиндаа бүр маш том гэмтлийг авсан байгаа хгүй тий. Тэгээ бүр ингээд нүднийх нь ясн бүр ингээд яасан гэлээ салцсан гэлөө. Гэтэ би ингээд хойно яг тэр хүүхдийн гэмтлийн талаар ярих болно. Тэгээд ер нь тархиндаа бүр маш том гэмцэн гэдэг нь бол ингэж харагдчихсан. Тэгээд миний ясныг үдчихсэн хичээл дээр нэг ийм кейс гарч ирсэн ахгүй. Тэр нь ингээд яг бодит хүн заяа. Энэ хүн нь болохоор Финес Гэж гэдэг хүн байгаа. Тэрээр төмөр замын ажилтан байсан бөгөөд нэг удаа ажлын алдаа гараад түүний толгой төр буюу яг нүүрэн дундуур нь урт төмөр одоо ингэж орж маш том ингэж гэмтчихсэн. Гэхдээ гэмтснийхэн дараа 2-7 хоног баггүй үтсэн хитэж одоо сэтгцэн нь бол
өөрчлөлт ороогүй гэж үздэг юм байна. Одоо тэрээр яг 2-7 хоногийн дараа ярих алхах чадвар нь хിവэр байсан бөгөөд түүний зөвхөн зан ааш нь хувирсан гэж одоо ингэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Яг энэ гол шалтгаан нь болохоор түүний тархиных нь яг чухал хэсгүүд нь гэмтээгүй буюу яг одоо тэр төмөр яг чухал хэсгүүдийг гэмтээгээгүй гэж бол үздэг юм байна. Тэгээд үүнийг эрдэмтэд маш их гайхаад одоо хүртэл одоо ингэж яригдж байгаа юм гайхалтай түүх байгаа байхгүй юу. Тэгэд одоо хүртэл түүний тарих болгон тэр төмөр нь Харвард их сургуулийн түүхийн музейд хадгалагддаг гэсэн ийм мэдээлэл байдаг. Тэр хүний тарих гэдэг чинь бүр тийм чухалхгүй. Одоо бидний зүгээр яг ямар үйлдэл хийх үү, юу хийх үү гэдэг бүгднийг удирдах идэг те. Одоо бид бүгд яг сэтгэс эрүүл байх уугүй юу гэдэг чинь бас л яг энэ тархин доторх одоо зүйлүүд одоо нөлөөлж байгаа шүү дээ те. Тэгэхээр хүний тарих гэмтэх гэдэг бол үнэхээр тийм аимшигтай зүйл. Тэгээд яг саяны буу ингээд гэмтэлтээр очиод бүр ингээд маш их өвцөн, бүр нүдээ нээж чадахгүй байсан гэдэг зүйлийг хэлдэг. За түүний гэмтлүүдийн хэдүүлээ авч үзэх юм бол ерөнхийдөө нүдэн цаашаа чихэгдэж орсон, нүдний айгны яс нь хугарсан, нүүрний яснууд нь бас хугараад цаашаага мах руугаа орчихсон, хамар нь бутраад хугарчихсан, тархин дотор цус харуулттай, саажилттай, тэнцвэр алдаад шүдэн дээр доороо ингээд зэтэрсэн байсан, бас нуруунд гэмтсэн гэж одоо яг энэ шүүх хурлын үеэр бол хэлсэн. Тэгээд одоогоор нэг удаа 6 цагийн л хагалгаанд орсон байгаа. Нэг удаагаар энэ бүгдийг янзлах боломжгүй байсан болохоор дахиад хагалгаа хийх ёстой байгаа. Эхлээд ясанд бэхжээд тэрэн дээр суурлаад дараагийн хагалгаанууд хийгднэ. Мэдрэл саажилт холболт, мэдрэлийн холболтууд тархины гэмтэл цаашаа хяналтад байгаа. Тэгэд цаг хугацаагаар идэгнэ гэж найдаж байгаа гэдэг зүйлийг бас ингэж шүүх хуралд ирсэн байгаа. Яг үүнийх нь араас одоо тэр прокурор буюу одоо улсын яллагч гэдэг одоо би дуудаад байгаа шүү дээ. Би ягаад ингэ дуудаад байгаа вэ гэхээр яг шүүх хурал дээр шүүгч нь тэгж хэлсэн байхгүй. Тэгэд за одоо цаашдаа болохоор хэдүүлээ прокурор гэдээ явчих. За тэгээд прокурор болохоор энэ таны нүүрний ясанд гадны металл бит суулгасан байгаа мó гэд асуусан чи суулгасан нүдэн дотор насан туршийн нэг тийм суулгагч хийсэн байсан. Цааш нааш нь татаж гаргаад яснуудыг төмрөөр бэхэлсэн. Энэ төмөртэй бас нүднийхээ цаана суулгасан гэд иймэрхүү одоо зүйлүүдийг хэлсэн. За тэгээд яг прокурор бас ингэ асуудаг. Та одоо ингэ мөнгө авсан уу, тэг эмчилгээний зардал авсан уу гэдгсэн чинь би бол ингэ яг тэр эмнэлэгтдээ ингэ эмчлүүлээд хөвтчихсэн. Би эрүүл мэндэд анхаарахаас биш өөр ингэ бусад зүйлд анхаарах ямар ч юм боломж байгаагүй. Тэгээд намайг ингэ харж исэн хүмүүс мэдэх байхаа. Тэгээ одоо өөрөг нь ингэ нөгөө харж асарч байгаа хүмүүс мэдэх байхаа. Түүнээс би ингэ мэдэхгүй байна гэдэг хариултыг бас өгсөн байгаа. За тэгээд саяны бугийн араас Санжаа Чубал бас хохирогчоор одоо үг хэлээд гэх юм уу да тий. Би бас яг тухайн үед ингэ хэд удаа зохиулсан. Нэг удаа яг тэр хиний саяны бугийн цагтай гар намайг зогсон. Тэр нь хүчтэй нөлөөсөн гэдэг зүйлийг хэлээд за энэ үйл явдлын араас өмгөөлөгч нар асуулт хариултаа тавьж агаад за араас нь яг шүүгчд одоо тэр тухайн процессын тий тухайн үйл явдлын одоо бичлэгийг үзүүлсэн байгаа. Одоо энэ болохоор ч гэрлээ унтраач. Одоо хэдүүлээ яг тэр хинтээ Санжаа Чубалтай маргаад исэн гэдсэн нэг үлзий сайхан гэдэг залуу байсан шүү дээ. Тэр залуугийн гэрчийн мэдүүлгийг нь одоо та нартаас уншиж хүргэе. За тэрээр тухайн баар хаах болоод би тулгад гэх найзтайгаа цуг баарнаас гарсан. Үүдэн гартал манай нөгөө найзууд бүгд зогсож байсан. Гэтэл тулгад битээр дээр зүс таних Санжаа ирээд би Монголын хамгийн баян хүн Зандан шатрын өнөөдөр ерөнхий сайд болсон. Тийм болохоор би өнөөдөр хүн алаад шоронгоос зүгээр гараад ирнэ. Та нарыг алчгаад зүгээр гараад ирнэ гэж орилж хэлсэн. Тэгэд бит хоёр согтуу хүнээс хол байгээд холцсон. Санжаа эргэн тойронд байсан хүмүүс рүү орилсоор хамгийн ойр байсан Саянагийн нүүрэн тус газар зөхөж унгаасан. Саянааг бид босгож ирээд байж атал миний арт талд Саянааг Санжаагийн нэг найз газарт унгаад зодож исэн. Тухайн залууг салгатал зутаагаад яваад өгсөн. Тэгээд хэсэг намжаад Саянаа тусаа тогтоох гээд доош хараад сууж байтал Санжаагийн найз болох Тэмүүлэн Саянагийн нүүрэн тус газар өшөглөөд Саянаа дээш хараад ухаалцсан. Тэгээд дэмлэг болон цагдаагийн алаг тэрэг ирсэн. Саянагийн бие талцсан үл таних залуу болох Санжаа цугцсан. Миний харснаар Санжаа Саянагийн нүүрэн тус газар 2 удаа зогсон. Саяна газар унсан. Тэгээд л үл таних залуу Санжаагийн нүүрэн тус газар зохиж нүүрлөө нь өвдгөлсөн. Газарт унангуудаа нүүрлөө нь нэмж өшөглөөд өвдгөлөөд байсан. Мөн Тэмүүлэн гэх залуу Саянагийн нүүрэн тус газар өшөлсөн. Санжаа цагтаач нэрээд намайг яаж чадахгүй гээд Пүрүс маркийн машинаас буугаад ирсэн. Тэгснэ найзынхаа Nissan Patrol-д суугаад цогцсон. Цагдаа нар ирээд Nissan Patrol-ыг хөөж зогсоосон гэд ийм одоо гэрчийн мэдүүлэг өгсөн юм байна. Тэгэхээр ер нь бол нөгөө хэдийн ярьсан ярианаас өөр бас ийм зүйл ингэж ярьсан юм байна. Тэгвэл бас одоо нүг сэргэлэн гэд найз нь байсан гэсэн чинь тэр найзах нь
өгсөн мэдүүлэг дээр болохоор би багада нийлдэг байсан найзуудтайгаа тэр орой уулзсан баарнаас гартал Санжаа гэх залуу бусад 4-5 хүнтэй манай найзууд муудалцаад зогсож байсан. Гэтэл Санжаа тэр залуу хаана байна гэцгэрээр орилж алхаж байснаа манай найз Саянаг баруун гараараа зөхиж унагааж байгаа нь харагдсан. Саянаг унахыг харсан манай өөр нэг найз босгох гэж байтал Санжаагийн өөр нэг найз болох цайвар өнгөйүүдэнтэй замцтай залуу хамарлууд маш хүчтэй өшөөлөж дахин газарт унсан. Бид хэд болооч гэд очоод салах гэж байгаад цагдаагийн 102 дугаар руу 3 цаг 51 минутанд дуудлага өгсөн. Цагдаа 10-20 минутын дараа ирсэн. Тэр хооронд Санжаа болон найзууд нь явах гээд байсан болохоор би үлцээ сайхан гэдэг найзтайгаа нийлж явуулахгүйг оролцсон. Бусад найзуудаасаа сонсоход Санжаа нь том айлын хүүхэд. Мандар намайг яаж чадахгүй гэцэргээр манай найз Саяна хэдэн үг хилтэл тийм зүйл болсон гэж хэлсэн. Гэх мэт одоо яг бусад гэрчүүдийн өгсөн мэдүүлэг нь яг иймэрхүү мэдүүлэг байсан юм байна. За тэгээд яг прокурор одоо өөрийнхөө шийдвэрийг гаргаад өвөн дээрээ болохоро Ц Санжаа Чопол ил алтай очор Б амар сайхан Тэмүүлэн нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэмт хэрэгт буруудад тооцсон Тэмүүлэн Санжаа Чопол алтай очор нарт холбогдох хэрэгт 1 жилийн хорих ял амар сайханд 1.5 жилийн хорих ял сайн нэмбуг бусдын бид гэмтэл учруулсан гэм буруудад тооцож 1 сая төгрөгөөр торгох саналыг прокурор гарлаа гэдэг ийм мэдээлэл ороод цацгдсан. За энэ болохоор зүгийцэн хэмээн дээр орсон. Тэгээд прокурор бол яг ийм өөрийнхөө талаас ийм одоо эцсийн шийдвэрийг гаргасан юм байна л да. За тэгсэн чинь одоо нөгөө бусад одоо өмгөөлөгч нар байгаа шүү дээ. Бас ингээд тус шүүх хурлыг одоо юу гэдэг өмгөөлөгч нар өөрсдийнхөө үгээ хийлээд тэгээд шүүх бүр эцсийн шийдвэрийг бол гаргасан. Одоо та нартай өмгөөлөгч нарын зүгээс одоо жишээлбэл яг мэрэгэн өмгөөлөгчийн талаарх одоо нийтлэлийг хүргэе. За энэ болохоор яг тус шүүх хурал дээр мэрэгэн өмгөөлөгчийн хэлсэн үг л байгаа хгүй тий. Тэгээд ялангуяа яг сүүлийн нөгөө нэг 16 настай охины хэрэг дээр ч гэсэндээ мэрэгэн өмгөөлөгч ган эртний өмгөөлөө тэнгуүтэй одоо энэ хэрэг дээр ч гэсэн Санжаа Чопол ингээд өмгөөлөд гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд энэ нь маш их яриа болоод байгаа учраас яг мэрэгэн өмгөөлөгчийг би жишээ болгож авлаа. За тэрээр яг энэ шүүх хурал дээр болохоор ингэж хэлсэн маа. Санжаа Чополын хувьд хохирогчдод учруулсан хохирол гин буруугаа ойлгоод хэд дахин илүү хохирлыг нөхөн төлсөн гин буруугаа хүлээж уучлал гуйсан. Тохиолдлын шинжтэй үйлдэлээр гэмтэл учруулсан гэж үзэж байгаа. Мөн хохирогчийн гин буруутай үйлдэл байгаа гэж үзэж байна. Ялыг хөнгөрүүлэх зөөн тохиолдлоос 3 зүйлийн хангасан учир 20 хайлаг нь торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна гэд ингэж хэлсэн байлээ. Тэгээд би үүнийг болохоор UBN сайт дээр орсон одоо нийтлэлсэн гэж авсан байгаа. За тэгээд яг эцэст нь 22 цагт яг шүүхийн шийдвэр танилцуулаад за үүнд болохоор Санжаа Чополд 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах алтай очир Тэмүүлэн амар сайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэл ноогдууллаа. Хэрв зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол 20 ялаар солино. Шүүгтэгчдийг 62 хоногийг хасаж тооцно. Хилийн хариуг тавьсан ялыг шүүхийн шийдвэр хэрэгжиж эхлэхэд хүчингүй болгож тооцгоо. Тэмүүлэн алтай очир нарыг дад пассвортыг буцаан өгч бусад хэргийн нотлох баримтыг устгасгав гэдэг одоо ийм хамгийн сүүлийн шүүхийн шийдвэр бол ингэж гарсан байгаа. Мөн яг тус шүүх хурал дээр баха хин тэр Тэмүүлэн хэлсэн санагдаад ахын одоо ингээд хохирогчд одоо өнөөгийн байдлаар бид нар тэрбум 500 саяын хохирлыг барагдуулсан байгаа гэдэг зүйлийг бас ингэж ярьсан байлээ. Тэгээд нэг хэд хоногийн өмнө ч гэсэндээ те яг иймэрхүү нэг юм юу гэдэг нийтлэлтэй постууд нэлээд явж ирсэн шүү дээ. Гэхдээ ер нь яг зүгээр миний бодлоор миний харж байгаагаар юу гэж харж байгаа вэ гэхэлэр энэ бол миний л бодол шүү манайхаа. Тэгээд би юу гэж харж байгаа вэ гэхэлэр хүний эрүүл мэндийг хязгаарч одоо юу гэдэг мөнгөөр хэмжих боломжгүй. Ялангуяа тэр тархины гэмтэл бол үнэхээр аимшигтай зүйл гэж би бол бодоод байгаа хгүй. Яг тэрийг нөө нэг сэтгэл судлал хичээлээр үзчихсэн. Тэгээд угаасаа хүний тархи гэмтэх гэдэг бол үнэхээр амар. Тэгээд хэдэн жилийн дараа ямар хор хохиролтой одоо энэ хор уршиг нь хэдэн жилийн дараа яаж гарах вэ гэдгийг бид нар яг үнтэй мэдэхгүй хгүй. Тэгэхээр энэ бол маш юм аюултай ийм зүйл гэж бол би бол бодож байна. За тэгээд шүүхийн шийдвэр нь бол ингэж гарсан. Тэгээд хүмүүст мэдээж хэрэг маш бүр уур бухимдалтай байгаа. Тэгээд яг энэ прокурорын одоо тэр хэлсэн одоо юу гэдэг прокурорын гаргасан тэр одоо юу гаш тэ нэг жилийн 20 ял гэдэг чийсэн шүү дээ. Тэрэн дээр ингээд хүмүүс ууралж исэн хүмүүс ч одоо бүр ингээд 20 ял нь байхгүй. Тэгээ зүгээр ингээд гатгшаа авах эрхийг нь хязгаарласан гэдэг ийм шүүхийн шийдвэр гарсан байгаа байхгүй. Тэгээ мэдээч хэрэг хүмүүс энэ шүүх бол үнэхээр худлаа байна. Баян айлтай мөнгөтэй хүмүүс яаж үйлчлэх юм бэ? Үнэхээр харлаа гэдэг зүйлүүд ингэж яригадаад байгаа. За одоо энэ талаар нь та нартай хэлэх юм бол плот зэг юмэн дээр орсон одоо ингээд иргэний үг гэдэг ийм одоо пост орсон байхгүй юу? Үүн дээр болохоор прокурор сайн байна. Алцар хууштай прокурор шударга ёсны
орны зарчмыг хэд удаа онцлоо. Хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулж хаад торгох ял аваад өнгөрвөл шударга ёсонд нийцгүй гэж өмгөөлөгчдөөс асууж байна. Ял шийтгэл гэдэг хон хүнд гин буруугаа ойлгох, дахин хууль зөрчихгүй байх ухамсар суух тухай байх ёстой. Энэ хүмүүс торгох ялаар ухамсар суух уу гэдэг эргэлзээтэй. Шүүх хуралд Сүхбаатар дүүргийн прокурор Отгонбаатар оролцож байна гэд ийм нийтлэл орсон байгаа. За үүнээс гадна одоо нэг гитарчин өөжгий гэдэг шүү дээ. Үлзий авших. За тэрээр болохоор саяын шүүгчийн шийдвэр баяжуул дарганаар эргэтэн тархнуудын сагцсан хүүхдүүдэд мангар их урам зориг өглөөтэй гэд ийм бас ийм ингээд пост орсон байлээ. За тэгэнгүүтээ бас хүмүүс нөгөө нэг жоохон хэрэг туртаа гэх юм да тий. Одоо энэ Санжаач Чобл хүслэн хоёр ингээд салаагүй юу? Одоо хүртэл хിവэрээ юу гэдэг постууд ч гэсэн ингэж ороод явж илээ. Тэгэд энэ пост нь бас маш олон хүмүүст хүрсэн гэдэг нь харагдчихсан. Бүр 1700 реакшн ингэж авсан байгаа байхгүй юу? Дараагийнх нь болохоор сүүлж үнэр цэцгийн пост байгаа. За үүнд болохоор мансуурч хоорондоо зодтолцсон нөлөөтэй айлын хүүхдүүд улс орныхоо төлөө зүтгэмээр байна гинэ. 2028 оны гишүүдээ хүлээж автаа гэдэг ийм пост орсон. За яагаад ийм пост орсон бэ гэхээр ингээд Санжаач Чобл бас ингээд нүг шүүгчэс гэх юм уу та нэг юм хүсэлт гаргаад одоо тэр шүүх хурал дээр л хилдэг юм байлээ л дээ. Ирээдүйд ингээд эх орондоо ихцүүл хийнэ гэж бодож байгаа. Тийм болохоор ингээд ганц удаа харалцаж үзээч гэдэг хүсэлтийг бас ингэж тавьсан. Тийм учраас иймэрхүү постудаас нилээдгүй явж байгаа. За энэ бүгдийн хажуугаар бас яг сэтгүүлцүүч Наранбаатар өөрөө үзэл бодлоо илэрхийлсэн байлээ. За үүн дээр болохоор хоёр хүүтэй аав хүний хувьд их мөнгөтэй айлын хүүхдүүдээс хол яваарай. Яасан ч чиний болно гэдгийг эртхэн хөвгүүдтэй захиж хэлэх ёстой юм байна гэдгийг ойлголоо гэдэг зүйлийг хэлсэн ийм постудаас ингэж явж илээ. Тэгээд энэ мэтчлэн бүр маш олон хүмүүс уурлаж бухимдсан, эсэргүүцсэн ийм бичлэг постууд бол явж байгаа. Сүүлд гарсан мэдээлэлээр хууль зүйн дотоод хэргийн сайд Б-ийн хоёр нь арт түмний нүдэн дээр арайчтай гэмээр ял шийтгэл ногдуулж цагаатгаж гаргаж байгаа хуулийнхан байна. Бохирдсон хуулийнхнаас салах бодлогыг тууштай хийж байна гэсэн ийм мэдээлэл асан гэж орсон байгаа. Эдмонд гадагшаа татгшоо ажиллаар болон аялаар явах гэж байгаа бол дата дэйсэмээ Юнисем цэгийн аваарай. Тэгээд хэрвээ таны утас ESM дэмжтгэл бол Юнисем бүр ямар ч асуудалгүй ажиллана. Тэгээд та нартай Юнисемийнх маань хамгийн хямд үнийг, хамгийн найдвартай сүлжээг, хамгийн одоо өргөн хэрэглээг санал болгохоор маш том давуу талтай байгаа. Хэрвээ таад маань миний утас одоо ингээд ESM дэмждэг болов яадаг бол гэд гайхаж байгаа бол яг одоо энэ дээрх тоороо одоо ингээд яг дуудлага хийх байгаа юм шиг залгаад үзээрэй. Тэгээд хэрвээ таны утсан дээр яг одоо энэ текст гарч ирэх юм бол таны утас ESM дэмждэг гэсэн үг. Тэгээд таад маань дэлгэрэнгүй мэдээллийг Юнисем цэг юм гэдэг Facebook пэйжээс авах боломжтой. За эсвэл шууд одоо худалдаа давъя гэх юм бол одоо энэ дээрх одоо веб руу шууд ороод өөрсдийнхөө одоо зорчих улсаа сонгоод шууд худалдаа авалтаа хийх боломжтой. Та худалдаа авалтаа хийсэн тохиолдолд тань руу мэйлээр одоо зааварчилгаа болон мэдээлэл нь очиод за яг тэр мэйлийнхээ дагуу зааварчилгаагаа аваад ESM утсан дээрээ шууд суулгаад ашиглах юм боломжтой байгаа шүү. Ингээд энэ удаагийн бичлэг дээрээ та нартай иймэрхүү зүйлүүдийг ярьж өглөө. Тэгээд таад маань энэ хүртэл үзсэн бол лайк дараарай. Бас subscribe дараагүй байгаа бол заавал subscribe ба дараарай манайхаа. Энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая хөөрхөн хүмүүс минь баяртай.